Халдсан Эрдэнэт хагатлаа баяжсан Эрдэнэ нар яагаад Мие Энколтыг огцруулахаас үхтлээ айгаад байгаагийн учрыг тэдний зорилго нэгт Буурал Батүл илчлээд өгчихжээ. Батүлэг бол төрийн тэргүүн хүн. Тэр яаж ийм хийж чадж байна гэсэн утгатай өгүүлэл маягийн юм тэрбээр бичсэн бололтой юм. Улсын хурлын даргаыг огцруулах хууль санаачлалыг байж усгүй зүйл хэмээн буруутгаад түүнчлэн хүрсгэн Батүлгийн атгандаа хийчихэд хүснээрээ залаад яваа юм байна гэдгийг одоо л ойлгож ухаарсан тухайга салга толгоогоо салж унтал сэгсрэн байж өгүүлсэн байна. Ард түмний хувьд болохгүй юм алга л да. Цааш нь бичснийг харуул Мие Энколтыг огцруулбал Монгол улс сөнөх бөгөөд бичээжийн хамгийн гол айдас нь хөрөнгө хураах явдал гэжээ. Ер нь түүний энэ бичвэрийн гол утга санаа нь хулгай өмчийг хураагаад эхэлвэл Монгол улс сөнөж мөхнө гэдгийг олон түмэнд итгүүлэх гэсэн санаа зохиж яваа юм. Тэгэхээр түүнд хураалгахаас үхтлээ айх хөрөнгө байна гэсэн үг. Тийм ч учраас хөрөнгө оруулахын тулд Мие Энколт зайлшгүй өнөөдрийн суудаа байж байх ёстой ажээ. За нөгөө нэг санаа нь олигархуудын бодит төлөөлүүлсэн ардчсан нам сөнөх гэж байгаад бас үхтлээ айж байгаа юм гинэ. Хэрвээ ардчсан нам сөнвөл Монголын ардчил сөнө гэж бас бичсэн байна. Албан тасалгааны зонхоор амьдрал сайхан харагддаг цаг өнгөрч албан тушаалтны зонхоор амьдрал аймаар муухай харагддаг цаг үе иржээ. Тэд нар хөрөнгөгүй албан тушаалгүй болж жирийн мань мэтийн игнэд орохоос үхтлээ айж хэлсэн байна. Хэрэг дээр ардчсан намч тэр Монгол ардын намч тэр аль хэдийнэ сөнчгсөн. Сөнчгöd байсан Монгол ардын намыг харин хөрсөн хөл дээр нь усгаж үлдээх гээд тэмцээд явж байна. Сөнөөд удаж байгаа ардчсан намыг улам бүр нүхэнд нь хийж буршлаад байгаа хүмүүс нь Эрдэнэ болон Эрдэнэт нар. Намаа сөнөхөөс үхтлээ айж халаг хоохоо болоод байгаа Буурал Батүл ямар шүү ардчлагч, ямар хөө өмч хөрөнгийн эзэн байсан тухай Grand Line компани хэмээх үгийг Google дээр зүтгэл түүний бүх айдсын учир начир гараад ирнэ. Хулгай лөөрийн өмчөө хураалгахаас үхтлээ айх тул ийхүү салгалж чичрийн бичгээс өөр арга түүнд үлдсэнгүй. Ардчсан нам нэгэн сөнсөн сөнөөсөн хүмүүс нь элбэгдэрж Эрдэнэ Эрдэнэт Буурал Батүл. Эдгээр ардчлагчид биш. Ардчлалын нэрээрсэн лоёрчин хулгайч олигархууд билээ.